Ингээд сайхан хахаад нартай байна. Сайн жуулчдад ингээд ирчихлээ. Манайх ч бас айгүй гоё юм болцсон байсан. Баяраатай. За энэ харинуудын загварыг жоохон харах үедээ ямар загварлаг байна. За энэ гурыг энэ бол Япон гурав байсан. За Корей залуусыг харъя. За энэ бол чихэрчээ гэж зүгтэнтэй хийсэн. Өвхөд байжээ. За энэ жонганаар байжээ. За энэ хэвчээ. Take me back to the start. Kim So-hoon тэнд байжээ. Нотрамын Баатар. Яа ингээд би гэдэг хүн энд байжээ. Тэнд гоё ингээд явж хахад аяахан нэх гоё нам гүмгээ явж хахад тэр гоё наас. Яа. Тэгээс ер нь сайхан амгалан тайван. Яагаад хүний нутагт юм уу? Яагаад энэ жишээ явахад нэг сайхан чимээгүй амгалан тайван болчтой. Миний нутаг нэг жоохон стресстэй. Одоо мэдхэн гоё болно гэдэг би бас итгэлтэй байгаа. Тэгээ сонгуулиа өстө маш сайн хийх хэрэгтэй. Сонгуулиа сайн хийсэн цагт бол бид нэр зовгүй. Одоо 2024 он бол ерөөсөө хамгийн шийдвэрлэх он. Самсон хоо жоохон дэшээ гарах уу гэдэг. Яг энэ бол үнэн шүү. Ийм заг дээр ирчээд байна. Тэгээ хамтраа барь одоо бүгдөө нэгдээ. Дахиад одоо нэгдмэл болъё энэ юу яриад байгаа юм бэ? 8 жил 30 жил тэгж чадаагүй. Тэгээд тийм сонин сонсох шиг юм яриад байгаа юм. Маш хэцүү байна. Тэгэхээр сонгуультай бол яг хувь хүнээсээ гадна нөгөө ирлээс, хурлээс, шурлизууд орчихгүйгээр 5 үеэр нь их хэрэгтэй. Хиний хим гээд ингээд тэгээд одоо энэ баавруудын энэ дээрэмчдийн хүүхдүүд их орох гэж байна. Удам судруудаас нь орох гэж байна. Энэ дээр нь бүр маш их хяналттай байх хэрэгтэй. Хүн бүр энэ бол ерөөсөө янз бүрийн тийм шүтэг биш. Зүгээр л эх орноо гоё болгохын тулд хэдүүлээ одоо зүтгэх ёстой. Миний эх орон өндөх ёстой. Бид яагаад эх орноо ингэж ийм муухай зовоож байгаа юм? Зовох ёсгүй. Ийм сайхан эх орн хүн энд чинь 30 сая хүнтэй газар жоохон алган чинээ газарт чи юм өстой. Бүх юм зохион байгуулсан, бүх юм гоё олгоод айцсан. Ерөөсөө нөгөө хотын зохион байгуулалт гэж юм чинь одоо бүр хансан хийгээд зам талбай гэдэг ингээд бүх юм ингээд ерөөсөө тэггүй хийгээгүй юм алгаа хэвээр хараад явж хахад нэрээ үнэхээр юм бас цагаан атаархал өрөөд байх юм. За энэ хараа манай хүүргийн 8-ачтай ингээд бүгдийн хөөгөө одоо Намбаатар хүүгээд яваад байгаа эцтэй. Болохгүй шүү дээ эднээс амьдрах ёстой. Харин ийм зүйлийн гоё зохион байгуулалттай тэгээд татвараа авчихна гэж тэгээ хүмүүсийнхээ хувцас сунрын энэ бас аятайхан хувцас өмсөөрэй. Удаа хийж байгаа хүмүүс олон орных одоо энтэй шигээсээ ерөөсөө маш олон орны хүмүүс одоо иргэд ирнэ шүү, жуулчд ирнэ шүү. Тийм учраас одоо маш гоё үзэмжтэй энэ чинь бас нэг хотын соёл гэж нэг байж байна.
бид нэр орк гэдэг те. Өөрснөө орк болох гээд байна. Тэрийгээ бас мэдэрмээр байна. За энд ингээд яг нэг 5 цагийн албатай маргааш би бүр айгаа оройхон ирээ гэж бодож байна. Гоё гэрэл хийгээтэй. Тэрэн дээр нь бүр нэвтрүүлгээ хийн. Тэгээд 5 цаг 5 өнгөрөө 6-гийн алтад бол нөгөө яг энэ гудамж одоо энэ нарийн гудамж байгаа биз? Энэ нарийн гудамжаар дүүрэн үүргийн наймаачд хоолоо төрөлөөрийн гоё хоолоо ширхгийн хоолоо ингээ хийгээд тэгээд хүмүүс явж явах дундаа ингээд идээд одоо би яг үлсээд тийм хоол аадаг. Тэгээд дараа нь мэдээж хэрэг хоолнд орно. Энэ хоолны газраас их юм байхгүй газар. За тэгэнгүүтээ энэ хүн хөдөлгөөнтэй газар бол ингээд цагдаагийн машин, цагдаагийн хэсэг нь ингээд байж байна. Энэ нь бол мэдээж хуультай орон. Тэгээд ийм хяналтаа хийж байгаа. Тэр бол ойлгомжтой байгаа. Тэгэхээр бид нэр ерөөсөө энэ хотын энэ одоо худалдааны гудамжаа маш гоё болгох хэрэгтэй. Ингээд сөөлжсөн хүнтэй явж ивэл эх орны аялал жуулчлалаар бас хэдэн төгрөг олж аваад нөгөө мангасууд нь идэхгүй байвал бас учир их байна. За ингээд энэ өөр юм цагдаагийн хэсэг ингээд байж байна. Яа ингээд дэлгүүрүүд нь ерөөсөө хараа. Тэгэл хаагаад бариад засвар хийгээд ах юм байхгүй. Ерөөсөө энэ ажиллаж явах орондоо засвараа хийчихнэ. За ингээд нэгдүгээр хэсгээ одоо би нэг дуусгахгүй. Тэгээд дараагийнх нь ягаад гэвэл нөгөө минут өрөхгүй. Минут нь илүү гараад бас юунд орох, фэйсбүүктэй орохгүй жоохон хэцүү байдаг шүү дээ. За тэрхэндээ пока.